Алс хөлний Америк орн түүний хамгийн том хот Нью-Йорк. Өнөөдөр үндэн айдасгүйдэс болж байсан энэ орныг өнөөдөр бид аврал өршөөлийн шүтэн болгон дээдэж эхэллээ. Тэгээд ч энэ орны үнэн нүүр царайг үзэгч олондоо танилцуулахын үүднээс Монгол кино нэгтгэлийн найруулагчид Цэндэд орж зурглаач Бат Төмөр, зургийн дарга Намсрын нарын бүрэлдэхүүнтэй баримтат киноны хэсэг Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд байна. Нью-Йорк хотын ерөнхий зургийг дэлхийн худалдааны төв хэмээх 220 метрийн өндөр 110 давхар ордны ороогоос хөдөлгөл хөлс зогсвол зоосны төлбөртэйгээр авч эхэллээ. Америк орн бүхнээс хөгжилтэй. Америк хүн бүхнээс илүү гэгчлэн сонгомол Америкийн омог бахархлаар болсон энэ хотод орчлон дэлхийн өнцөг улам бүрийн өнгө төрх хэв ёс цөм бүрэн бий. Америк хүн альваад нэг сайн зарлага зараад мөнхийн орлого олох их булгаан бүтээхийг зарна. Түүний наад захын жишээнд энэ өндөр барилгууд ч орох юм. Энэ дээр гарахад мөнгө төлнө. Бэлэн дурангаар нь хотыг харахад мөнгө төлнө. Амарч туглах алжаал ядралаан тайлах тэр бүгдэд мөнгө төлнө. Өрөө тасалгаа бүрэн өртөг үнэн барина. Тэгэхээр мөнхийн мөнгө үйлдвэрлэгч болж зарсан зарлагаан хэд дахин олно гэсэн үг ээ. Америкийн нэгэн баян нэр зочид буудалд хуучин оймсоо мартаад явж л дээ. Гэтэл тэр оймсыг үнэт эдлэлийн адил илгээмжлэн хөргүүлж байжээ. Энд л нарийн дэг ёс, хүн дүүлчлэхийн соёл, бусдыг хүндлэхийн ухаан, өөрийгөө алдаршуулахын угтал цөм шингэж юу гэлтэй. Ер нь өрөөл бусдыг хүндлэхгүйгээр өөрийгөө хүндлүүлэх ёс сэтгэл аль нь ч энэ оронд байхгүй. Хүнийг хүндэлдэггүй, юмыг хайрладаггүй хүнийг бол энд хинч хүндлэхгүй, хайрлахгүй, зүгээр тэтгэхгүй. Чохон түүгээрэн эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн Монгол сургаал хичнээн үнэтэй үнэн болохыг алс харид ирсэн энэ газарт л аргагүй нэг ухаарч бишрэлтэй. Алс харийн нутагт ахан дүүс цусны төрөлтэйгийн учран золгох шиг азтай, одтой, аятай золтой хэрэг үйл юу байхсан бэлээ. Японд хэлмэрчлэж, газарчлаж, хэрэг үйлсийн манд хөтлөн залж явсан сэтгүүлч даш зэвэг Нью-Жерси мужид аж төрөн суурьшсан Монгол хувраг сорж дамтанд хүндлэл өргөн золгож, харь холд учирсан элгэн садны ёсоор сэтгэл итгэлээ нээлтсэн танилцсан юм. Тийм ээ. Бид хол тэртээд учирсан элгэн садангууд, морин дэлдээр дарцаглаж явсан Монгол удмын хаан. Өнөөдөр зомбилгээр бие биенээ таниж, зөв үнний үүдийг ёс төртэй нээлцэж байна. Гэхдээ хэдэн зуун Монгол маань энд хэл соёлон алдаагүй, хэв ёсоо мартаагүй, угсаагаа нь дээдэлж, улсаа хүндэлж өдий хэртэй тэлснийг өнөөдөр бидэнтэй уулзсныг цаг үе маань мөнхөлөг, шаштар түүх маань хүндлэг.
Бид Нью-Йоркоос Нью-Жерси орчим 300 орчим километр замыг туулахаар шинэ аяны гараанд мордлоо. Энэ хооронд Америкийн аж төрөх ёсон үнэхээр чөлөөтэй хэрнээ нарийн дэг ёстой, хууль зүйтэйг үзэж, үнэлж, хүндэж, дээдэж явснаа нуу буюу. Энэ замаар ууцсан дан хөхнөмжтэй, улаан ярист индианууд харайт сайт мортойгон, харгалт сайт сунтайгаан хангалуун чөлөөтэй давхиж явсан түүхрээ. Тэгээд энэ замд эрен зүүнээ иргшээл давтаж, хөгшин Европын хөлдөг ишгүүлж, өнөөгийн энэ өнгө төрхөнд орсон юм. Энд өртөг үнэн төлсөн бол явахгүй зам, ачихгүй ачаа, очихгүй газар гэж үнэндээ нэгвэ. Сансан бүхэн тань сэтгэлчлэн бүтэн. Их хотоос орох гарахад нэг удаа $10 төлдөг. Нью-Йорк хотоос хаашаач гарсан Америкийн тэргүүн баядын нэг Гейтийн өмч шатхуун түгээгүүрийн газраас хувь хүртлээр зогсно. Тэнд очиход сайхан замтай үйлчлэгч нүд ирмэх зур ажил бүтээж манай тэрэгний соронзон бичлэг тоглогчоор Монгол дуу явж байхыг сонирхон сонсч нэг тийм дуутай болохыг хүсч ярьж байлаа. Замд шатхуун сэлбэгэн авахад хамсуугаан хэртээж тос тоостой ноцолдохгүй зөвхөн мөнгөө л төлнө. Тэгээд сууж байж болно. Бүхний хүндэл болсон цорж лам. Энэ хүний жинхэнэ нэрийг бид мэдхийг хүсээчгүй, хүсээдэж бүтэхгүй зүйлийн нэгэн байсан гэзээ. Бидний өвдөдсийн хүмүүс, бидний төрөсатан хүмүүс, Монгол хүн байдгийн байд. Танаас ахуулаад. Гэтэ ер нь анхных нь хэдий дэвсэн. Одоо их урдуудын бол би сайн тодорхой мэдэхгүй ойлгохноос аваад хэлбэл 1948 онд хамгийн түрүү Монгол хүн дэлгэв утагт Америкт морж ирсэн. Дэлгэв утагт ирснээр дараа нь 2-3 жилдээ 52 онд халимгнэр иржээ. Тэгээд энэ халимгнэр бол Оросын хөвсгааны айхтар хатуу чанга яснаас ажаад гарч ирээд гэтнэн жил нөгөө тэргүүр цагаачлаа тэнэд ирсэн боловч хуучныхан цаашин суртахаан зандадаалаа нэг тавьсангүй бас нэг их сайхан Монголын одоо нэг гол мөн чанар нэн дээр юм бас иймс мэддэж байна гэж би бол боддог. Халимгнэр одоо мотор дөрвөн сум байгуулад байна. Бол тугаар дэлгүүргэнэ өдөртлөөр дэлгүүргэнэ нэрээр байгуулсан сумдуудаа. Тэгээд энэ халимгнэр бол одоо тэгээд дэлгүүргэнээс одоо ламшигтад бацгийн самаар аваад намдрын бол одоо сарын одоо тогтолтой 1815-29 өндөр хуулсаа хүрдэг. Тэгвэл хүн нас бол ерөөл өмшдөг юм байна. Монгол. Энд одоо халимг Монгол аль олон. Халимг Монголд нэг 1000 гаруй 2000 шахуу тооны хүн байх болов гэж бодсон. Өгөх шахууд нийлбэл. Тэгвэл тэн дээрээс одоо энэ Тайваны зүгээс ирсэн. Тэгвэл манууд мэтийн Америкээс ирсэн. Ийм бол бас хэдэн зуун байна. Тэгээд Тайванаас ирсэн нь бол
олонх нь өмнө улсууд биш залуу улс нь бол Монгол хэлээр мэдэхгүй болж. Халимнэрийн өөрөөр мөн улсууд нь бол Монгол хэл мэднэ. Залуу улсууд нь бол Орос хэл мэднэ үгүй Америк, Инглис ийм болчих гэж. Энэ үгээр яхан нэг сэтгэл яахан гомдхоо шүү иймэрхүү шүү байна. Энэ хүн хэн байлаач гэсэн. Өнөөдөр Монголоо гэсэн сэтгэлтэй Монгол ёс хэл соёлоо дээдлэх, харуулсах үгтэй үзэлтэйгэн байна гэдэг ямар олзуурхалтай, юутай багталтай чанд журам билээ. Анх 1948 онд арга халахын их гигантын дэлгэв хутагт Америк орноо айлчлан ирээд энэ нутагт дөрвөн суурьшсан Монгол гаралтны шүтээн болж ижийгүй өнчин дээж ханьгүй ганц түшгэн явсаар 3-10 жилийг элээсэн учиртай. Жамбал дорж ламтан 50 илүү жилийн тэртээ баруун сүнэдөөс дэлгэв хутагтын хөтөж болон шавилсаар шажны ихэн энэтхэг нутагт хэсэг суурьшсан авч хутагт багшийнхаа бие чилэргсэн үес энэ газар хүрэлцэн ирж их гигантныг өргөж тойлон буйны замд утсан бурхны ариун шав. Өдөл бодолтон үнэн чавсан, үнд сугсаандан үнэн чавсан энэ хүмүүс их Монголууд маань дээдэлж, эгэл Монгол ухаанаа хүндэлж, тэв алгасан далай гаталж өдий хөд хүнээс дутсан нүгэн, хүнээс гачсан нүгэ. Гагцхүү хүүгийн цөглсөн нутаг, хүүгийн өмссөн ээж, говийн гурван богд, талын шаргал наран, энэ орчлонд өөр юугаарч орлошгүй зүрхний лугшаа, зүүдний харгамжаа гэлээ. Тэр газраас гарах сураг бүрийг чагна. Тэр зүгээс ирэх хүн бүрийг хүснэ. Тийм. Өрлөг түүх, ирээнтэй бараамтай байлаа. Өдөр шөнө ээлжтэй солиотой байлаа. Монгол оронд цагийн урсгал манамтай, цадиг шашдэр будамтай тэрэл 1930-аад онд бурхан шашнаан устгаж буянтан дээдсэн булшлиж эхлэхэд ухтах тавиланг урдэн зүгнсэн дэлгэв хутагт жамсран жигдэгэн хэдэн цөөн бараа болгоснийхон хамтаар хилийн бээс алхан хятад төвд энэтхэг балд олон орноор явж эцэст энэ газар алс холын Америк нутаг Нью Жерси мужийн Чойплин хэмээх эмэл бяцхан хотын эгэл даруухан хэсэгт бурхан Буддагийн буйны сүмийг цогцолоож нүгэлгүй ариуны сэтгэл барьсаар насан эцэс най хэвийн зоогсон. Тэгээд ч их багшийнхаа үүсгэж уудалсан энэ газрыг ариун дагшин тэрэл хിവэр нь шашин усыг хүндлэн залгамжилсаар ажээ. Төв халахын нутаг говь түшээгүний хошуунаас их нутгаа орхин орсноос хойш хагас зүүнийг туулах хугацаанд жамбал доржгүй юу эсийг үзээглээ. Гагцгүй их нутгаан эргэж үзээгүй элгэн садамдан ахиж золгоогүй. Тэр бүхнийг зүрхэндээ тээж зүүдэндээ учирсаар цагийн хилэн өдий хурч явна. Ламтонгаа та айд оогол нутгийн үе. Би одоо 3 сайхан уулын госоонэ гэдгийг базарын гол гэдгийг газар тэгээ төрсөн. Харин 18 ястай горнохон гараад нэгэн 89 жил тэнд өвөр Монгол суваа тэгээд наашаа яваад төгөн газар загарын газар ингээд хоёр багши дагаад ингээд ийсэн юм аа тэгээд төвдийн газар нэг 10 жил суусан төвд гэдэг газар. Тэгээд эндийн газараас 10 хэдэн жил суусан. Ингээ яваад Америкийн орон нутаг гэдэг бол Жакарта сайхан газар хүрчээд ингээд өнөө өвтөр ингээд амжиглаад Америкийн гэдэг бол олон амтнастай тустай авралтай энэ айлын хшиг үеийн гэдэг бол олон амтнд дэлгэсэн олон хүнсэд ашигтай
ийм сайхан газар байваа гэж энэ газар хүчээр харин гэдэг зүйл суухад одоо ийм юм. Тэгээд ялтгаан зовлон гэд нэгж байдгүй ийм айл байваа. Эцэг уудган яшаа орон амтэн тастай гэдэг. Ийм сайхан газар хүчээр нэг ламбагшин газар гаруул өнөө өсрийгээ сайхан суугаад өнөө өсрийгсэн. Тэгээ миний бол ахад дууссан гэдэг бол одоо дөрвөн хуу юм билээ. Дөрвөн хуу юм минь одоо дөрвүүлэн байна. Тэгээ миний ах бол одоо нэг гандан сууж байна. Нэг нь хоёр нь бол одоо олон сайхан арбатрын голын тэнцүү одоо малсан ардаа тэгээ байдаг гинэ. Тэгээд манай энэ хүмүүстээ сураг болбоо. Энэ Авсын Америк нутагт байхдаа та төрсөн газар орноо хэрхэн санаж ямар явдалтай байна уу гэж үргэлж боддог байлгүй гэж бодож байна. Тэгээд таагүй гэдэг нэг зам залбихлаар одоо таагүй гэж орон суулгасан бод орон анхсан даяарн тэгээд амар жахамтай болсоо гэж одоо ингэ өдөр өдөшгөө лөөдөшгөө тэгээд нэг маань залж байд нэг орхон залбирд ингэж залбирдаг хүн юм аа. Тэгэхээр миний сасан санаа тэрэ одоо энэ бол олон анхны гэж таад өгдөг ингээ хүчээд ингээ сайхан суугаад ингээ орон нутгийн сайхан болж ирэхэд өдрөөс өдөр цагаас цаг сайхан сэтгэл бол бүр бид 80 хэдэн хүрч яадаг таксиэрийн сэтгэл санаа бол тон сайхан тон баяртай байна. Харин өнөөдрийн уугуул нутгийн багийн танил хонь хурганы бэлчээрт шилдвэр унан уралдаж тоглож өссөн чимэд зэрэн бүсгүйтэйгэн уулзсан хуучлах шиг сонин бөгөөд сайхан учрал ховор байсан гэзээ. Тийм ээ. Хаан хэдийдч гэлээ Монгол хүн, Монгол ухаан, Монгол ёс орон аж төрхийн арга хичнээн ариун баялаг хийгээд өгөөж буянтай болохыг Цоржил амтны амьдрал бэлшний харуулж байна. Монголын галгам тулгыг ишгэ инкрэл тэгвэл тулгын дангамтны алаан дахиад ийм болохноор би 86 онд өвөр Монгол очихдаа нэг хэрэг болгож орж үйднэр төмөр тулга ачраад одоо би энд хадгалж явах нь. Энэ бол одоо тэгээд манай Монголын удаан жил амьдэрсэн амьдралын одоо их баттай гэрч дахиад нэг талаараа хэлбэл Монголын одоо хуучин соёлын өв болно гэж би бол ингэж боддог. Гадгаадын гүрэнд гараад бараг 50 жил боллоо. Гэвч би Монголынхаа амьдрал, Монголынхаа зан дадгаал, Монголынхаа хуучин амиг баримтыг бол ердөө авахгүй. Наацхан одоо би өдөр бүгд шүүтэй цагаан чанд явдаг. Хаяа өрөм хийгээд иддэг. Айрыг хийж одоо за хүн ирвэл өрмөр дайлан аригаар дайлан зааж өгд өмж бүгд би мах барцлаад яхан мах гатааж авдаг. Үндэсний шин соёл уламжлалыг төгс эзэмшиж түүгээрээ түмэнд тусыг хүртээх нь өөрт хэрэгтэй өрөөлдөж буянтай сайн үйл гэлээ. Дорн дахны эмчилгээ зүү төөнөр судас оншилгоо энэ газар гайхалтай төдийгүй хамгийн шар эмчилгээтэй үнч байжаа. Тэр бас дэлгүүрийн их шадар шав. Аваасайхан баруун зууд намуудсан их сайхан огон байж яваад намайг ирсэн хойно 97 онд нас боллоо. Тэр бас нэг эмчхүү. Тэр бас тэр Монголын эмнэлгээр мэдээ гадгаадын улсын төрлөлөд өөрийнхөө улсууд гятад улсууд мэдээ эмнэлсэн бас мэдээгээр тагсан. Тэрнээс хойш одоо Монгол эмчилж энд байсан гоо одоо би тэрний дараагаар залгуулад л тэгэл одоо болтой. Одоо энэ эмнэлгийн явдал гэдэг бол бас их гүнзгий нэгт нарийн тэг манай энд бол эмчи перспектив байхгүй бол эмнэлгийн ажил хийж болдгоо хаа ийм ухаантай. Юурийн өдөртөө дэми хүн тэгвэл бараг ажилтай байдаг шахуу. Аргийн 6 бүтэн сая өдөр хоёрт бол заавал нэг 3 хүн ирнэ үү, 5 хүн ирнэ үү, 2 хүн ирнэ үү, 1 хүн ирнэ үү, хосоо өнгөрнөг заавал байдаг ба.
Оржил амтан олон жилийн уйггүй зүтгэл мөр хичээнгүйллээр хямгдаж бүрдүүлсэн ган жүрийн 108 бот хөлн их судрыг Монгол нутагт маань шашин яс сэргэн дэгжиж байгаагийн бэлгшээл болгож Өмнөг аймгийн шинэ хийдэд өргөн барьсан билээ. Нью-Йорк хот 7 сая байнгын орчин суугчтай дэлхийн томоохон хотуудын нэгэн билээ. Энэ хотноо дэлгэв гигантны аж төрн сууж байсан байшин. Мэдэхгүйч буюумгүй их эрдмийн хүн байжээ. Хятад, Төвөд, Хинди, Англи, Япон 5 хэлтний хинтэнч дохио зангаагүй чөлөөтэй ярьдаг. Тоглоом наадамд мэдэхгүй чадахгүй зүйл хүн бас сайхан дуулна. Гигантны уртын дуу дуулахад нутгаан сансан шав нар нь нулимс хийлүүлдэг байсан гэж дэлгэв хутгалтын тухай тэмдэглэл дурсамж үлдсэн нь бий. Өнөөдөр гигантын багшийн галгууламтыг сахиж зулыг өргөж ба залгамж шав заригт лам хэмээн нэршсэн ловсон жанчивнима жамбаж үлдэм нар. Эднэр харих холын нутаг хаа тэртээд гэлээч их багштан хань түшиг болж хүндэлж дээдэлж хоёргүй сэтгэлээр зориулсан буянтнууд билээ. Гигантны туулж өнгөрүүлсэн амьдрал эрдэм номын буйны үйлс өргөн олны хүсэл таашаалыг улам ихээр татах боллоо. Надад сонгоолонтой Америкийн нэгдсэн улсад тааралдлаа. Тэгэхээр уран бүтээлийн од замаг тэр зэрэг байна. За энэ замыг урт гэдэг чинь нэр юм байна одоо. Та нартай таарлцсан нь бол надад шантай хэрэг шиг санагдаж байна. Тэгэхээр миний нэгдсэн хурдлагын юу ихтэй зэрэг бол ер нь дэлгэв утгын талаар одоо материал цуглуулна. Энэ чанараа одоо бас зохиолж за боломжгүй хэрвээ одоо молцоо олдож Америкийн талтай тохиролцвол уран сайхны одоо кино ийм л болно. За ингээд энэ дэлгэв утгын одоо сууж байсан байшин ажиллаж байсан газар ч юм уу одоо сүм гişиг одоо нэгэн газруудаар бол явлаа. Бас одоо холзон хүртэл явлаа гэж юм хэлмээр байна. За ингээд бүр Монголоос хэдэн зураг авчирсан энийг харуулмаар байна. За энд бол одоо энэ дэлгэв утгын хамгийн анхны 1952 онд нээсэн сүм шүү дээ. Энэ зургийг бол хаана авах. За энэ бол одоо ингээд энэ Перевод Экрис одоогийн тэр хөвлийн байгаа газар. Тэр юм. За энэ бол ингээд нэг сүм 18 байгаа мандал гэж байгаа. Тийм зураг юм аа. За ингээд би бас ингээд материал цуглуулахтаа үгүй дэлгэв утгын
одоо эдэлж хэрглэж яасан бичиг соёлын зүйлс юм уу эдэлгийн зүйлсээс ер нь юу үлдэв гэдгийг одоо мэдээж сонирхож одоо болж игэл одоо бас тэднийг олж авах юм зорилготой ирлээ л дээ. За ингээд яхаа бас одоо хэд хэдэн зүйлийг одоо Жамбал дээр ламаал одоо надад гэсэн одоо энийг би одоо ус дутагтай байж бодолтой юм байна. Тэгээд ер нь нэгэн зүйл нь одоо төвлөлдөж гэхүү одоо бас бидэнд олдохгүй юм болсон байна. За ингээд хамгийн гол зүйл бол одоо дэлгэр утгын одоо тамга. За одоо барас тамга гэдэг юм байна л да. За энэ дээр бол одоо дэлгэр утгын тамга гэсэн. Монгол эрхэм төсгийг бичсэн ийм зүйл юм аа. Ийм үсгтэй юм байна. Өнгөрсөн түүхийн бараан сүүдэр улс оронд маань хүн ардд маань ямар их гайхамшиг гар цохирол учруулсны захын жишээлхэхэд улмөр үлдээгүй удам тасран өргөцсөн хэд хичнээн бүлээн амьдрал орчлонгийн тоосонд замхарсныг өнөөдөр эргэн тогтоох гэвээс эзэн бийгүй харуулсал гэлээ. Бөмбөрцөг дэлхийн нөгөө бөөрөнд алсалсан чиглэлээ улам жисон дээдэлж Монгол заншлаа нандигнан өвлөн яваа энэ хүмүүсийн эх орнон хайрлаж элгэн саднан хүндэлийн хэв горим хэл соёл маань нэгэн билээ. Тэгээд ч биднийг дуу хууртай дуграа найртай баясан үгдсэн энэ. Алтан хэмээх санж Монгол гаралтай Америкийн жирийн нэгэн сэхэтэн Нью-Жерсид сургууль төгсөж Чикагод дээд мэргэжил эзэмшсэн хүн. Америкт хүнээс ажил ямар байна гэж асуух нь илүү зэрэг болно. Аливаа ажил эрхэлсэн хүн муу хийнэ гэж байхгүй. Түүнийг дээд зэрэгээр сайн хийх дадал заншлыг эзэмшиж, тэр нь бүхэл насны амжиргааны эрх үндэс нь болдог. Санж алтанч гэсэн бас л тийхүү эрхэлсэн ажил мэргэжилтэн өөрийгөө бүрэн зориулсан Америк мэргэжилтэн Америкийн дундаж айлын нэгэн. Монголчууд одоо хамгийн чухал юм болов одоо тэр өөрийн тэр баярлын орноо одоо хамгаалах хэрэгтэй. Одоо Монгол орн бол одоо тэр түүхий эдийн талаар их баялагтай юм. Тэгээд тэр түүхий баялаг учраас одоо үйлдвэр ямар одоо тийм фабрикийн одоо гарах тэднээс одоо Америкт бол бид энэ их авда хийсэн. Одоо тэр одоо баялаг нэг одоо их захна одоо тэр үйлдвэрийн талаар одоо хор ямар юм одоо газар санаа хор хүргээ тэрнээс одоо хэрэгтэй. Онгон тансаг байгалаанд цэвэр ариун байлгаж, унган төрхөөр нь хадгалж явахын чухлыг Монгол цустан, Монгол сэтгэлдэн бүхэн захиж сургаж,
тусч өрөөж байхыг үзлээ. Хэн юу чаддаг бол түүгээр нь амьдрах, ажил төрлөөн чөлөөтэй хөдлөх боломж Америк оронд нэм бүрээ. Тэгээд ч Санж Алтангийнхан ах дүүсээрээ өвийн жижиг үйлдвэр эрхлэн өөрсдийнхөө уран мэрэгчлэр үйлдвэрлэж явуулна. Тухайлбал Алтан Санжийн ах Эрдэнэ гэрчэн хүн зөөлөн мэбэл хийх талаар нутагтаа мэрэгчсэн. Түүгээрээ мөдөх Монгол оронд очиж туршлага хүртээхээр хугацаа тоглон тогтоод байгаа. Чингэл зүү хэмээх Монгол угсааны энэ залуу боржгон өвгтөн. Тэрээр Тайванд төржээ. Монголд нүд алсран цэлийн байдаг өргөн их газар бол энэ оронд хэн хэмжээгээр үнэлэгдэж, худалдаж, хуваарлагдсан хил хаяа тогтоогдож байдаг. Тэгээд газартай, бас орон байртай, эд баялагтай, элбэг жаргалтай аж төрхийн эхэн болно. Америкийн хол ойроос айлчин зочин ирэхэд санаа зовх юм огтгүй. Хаяанаас нь эхлээд л идэх уух, эдлэх хэрэглэхээр элбэг дүүрэн дэлгүр худалдаа дэргэд. Зочин юунд дуртай хүсэлтэйг лаглаж мэдээд гарсан бол бүрч амар. Аль ч газар хэмийч үргэлээ хүүхэд хийдэг хүүхдэр нь байдаг болохоор Чингэл түүхийн энэ хүүч гэсэн бас зочноор далимлаад өөрийнхөө дуртай ундаа жимс тэргүүтнийг ахиухан ахуулчих санаатай ээжигээ шавдуулж явна. Чингэл түүгийнх хаашаа 200 метрийн эдлэнд 3 давхар байртай, 3 машинтай, жирийн нэг дунд хэрийн Америк аж төрөлтэй айл. Тэд Монгол, Хятад, Төвөд, англи хэлээр гэр зууртаа харилцсан. Монгол ёсоор хуримлаж, Монгол гарал, Монгол угсаа, Монгол нэрээрээ бахархна. Монгол зочинд Монгол хоолоор зоог барихдаа бүрч их хүндлэл үзүүлнэ. Тэгээд ч их орноо хайрлах, удам төрлөөн дээдлэх сэтгэлд газар нутаг холдохгүй, ус бол алсдахгүй. Сайн явахыг санаа мэднэ, сайхан явахыг заяа мэднэ гэсэн Монгол ардын маань нэрхэн үг энд тунч их таарна. Тэртээд Горький зохиолчийн нэрэлснээр Нью-Йоркийг шар шулмын хот хэмээн зөвүүрхэн жихүүцэж хөрөнгөтний ялзрал гихч хамарт үнэртэж санагдаж явсан цагтайсан. Гэтэл өнөөдөр Америк аж төрөх ёс соёл гихч үлгэрийг үнэн болгосон мэт нүд сэтгэлийг нээлтэн баясааж хөгжил амжилтыг багтах хүрээнд хөтлөнө. Бусдын ололтыг үннээр үнэлж өөрийн дутууг шударгаар хүлээнэ гэдэг үзэл суртлаар өнгөлн далталхын үзүүлэнт жилүүдэд бидэнд ишид өгүүлэгдэж байсан олон юмсын нэг билээ.
Их Нью-Йорк хотноо 3 газар намрын мандаж буй бүрэн эрхэт Монгол улсын маань төрийн далбааны нэг нь энэхүү нэгдсэн үндэсний байгууллагын төв ордны дэргэд дэлхийн 100 илүү орны сүлд далбаатай зэрэгцсэн мандсаар өнөөгөөс яг 30 жилийн тэртээ 1961 оны 10 дугаар сарын 30-нд төрийн сүлд туг Америк нэгдсэн улсын тэнгэрт намрын мандахыг гэлэв их гэгэнтэн ман шүргэх насандан сэтгэл зэлмэн харж залбирч зогссон сон. Өнөөдөр Америк нэгдсэн улсад суугаа Монголын байнгын төлөөлөгчдийн газар бол энэ нутагт аж төрөн бүхий Монгол туурхтан Монгол удмынхны ёс төртэй цуглаж хүнлэл баяран хуваалцдаг төв өргөн болдог. Тэд нар улсын их баяр наадам цагаан сар 2-т идээ цагаатайгаан ууц бууцтайгаан төгс ёслолоор уулзсан золгоцгоож найрсан саатна. Энэхийн байнгын зочин Монгол эцгийн удам угсаа ах дүү тогтох Балжи хоёр билээ. Америк нутагт миний аав инэтхэссэн би өөрөө бол инэт нутагт турсан. Би бол инэт турсан мөртөө миний цус Монгол. Миний одоо иргэн бол би Америкийн цус Монголтой тэгээд явдаг юм. Танай ах дүү төрөөс гадна иргэний улсууд суугэрсэн хүнд энд байгаа тодорхой төвчний яаж юм. За болоо манай бид түрүүл 98 онд энэ одоо хотод ирсэн. Бид түрүүл миний аав миний борол аав миний талигач 99 онд таалсан миний дүү Балжи бид түрүүл бол гişi ванжел гэж нэг халмигийн ламын ойнарын дэрсэн тэр халмигийн ламтай миний аав түртүүдээс танилцсан тэгээд танилцлын ойнарын дэрсэн энэ бол бас бидний урьж авсан айл их баян айл бас бидний ойнаар бас одоо хүртэл бид энэ сайхан явж байгаа. Тэгэхээр бүр зүүдэг багтгүй тийм их холбоо их цаашнаашаа холбоо гарч байна. Тэгээд бид нар бол одоо жаахан хэд үед чинь 5 жилийн өмнө бол хаад нэг хүмүүс бид нар их баярлж одоо өөрөж нэг их танил суулдаг байсан. Одоо бол тех хаасан бор за хэцүү байна. Гэсэн ч бид нар читлэраа одоо бид нар үйлчлэх санаатай тэгээд явдаг. Би бол одоо 86 онд анхудаа хүрсэн ганцаараа явсан өөрийн шугамар. Тэгээд тэрний дараа 87 онд инхавны одоо шугамар хүрсэн аавтайгаа хүрсэн. Тэгээд ааваа одоо танил суулж явсан. Манай аав тэнд одоо талигаж явсан. Тэгээд 87 оноос хойш ер нь бол миний дүү Балжи явах хэрэгтэй байсан. Нэг заавал нэг саад гараад том болохгүй энэ жил одоо гинт би одоо явъя гэж бид хоёр шийдлээ. Тэгээ манай аав бол одоо нэг гавчин болж одоо Монголд хайрсан хүн нэг гавчин бол 60 жил явдаг. Туйлаа жил Улаанбаатарт анх удаа хүрсэн гэж надад хэлж байсан. Тэгээ туйлаа жилд бол одоо Улаанбаатарт буцаж хүрлээ. Тэгээд манай аавын нэг чин онцгой өсөлтүүл Ноёнбогдод очиж мөргийа гэж. Ноёнбогдод бол би одоо аавын буйнаар 86 онд урьж мөргөж амсан. Тэгээд 87 онд ч бас би аавтай хамт Ноёнбогдод урьж мөргөж амжлаа. Ноёнбогдод мөргөчгээд манай аав Улаанбаатарт талиг. За би улин борлаа мане талигач ээж сомжид бодож энэ дуу би дейтингта захиж дуу жумаа жмал тэхта борлаамни илээчяте
Ухаарч амьдрах хорвоод уйтай дуутайгаан ирсэн аавын хүү эцгэн дурсан сэтгэл уйсан нь нэмшээ. Алс харин нутагт бараг бүтэн жарныг туултал бүдэрч зүдэрч явахтаа жамц тогтохгүй хүүдийн тогтож торнын мэн бүсгийг бэлэгдэн тогтох гэж нэр харилсан гэдэг. Тэгээд ч тогтож хүн болсон хоёр хүүгийн ах нь. Тогтохын дээд талд хоёр зүрээ хүн болгож чадлагүй өр өмрөн элэг эмтэрч явжээ. Жамц тогтохгүй говь гурван сайхнаар нутаглаж явсан хал гудмын хүн байлаа. Эх орныхон элэгэн өврөөс хариг хол газрын хайраг чулуунд нухуулж хатгуулж явахтаа гарын нур сэтгэлийн тэнхээ хоёроор амьдралаа авч явсан Монгол ёс Монгол нэрийн дээдлэх ноён нуруугаан хуглаагүй дааж тээж ирсэн ухаант гурлуудын нэгэн байсан. Жамц тогтохгүй удмынхан Монголд төрөөгүй. Эх Монгол нутгаас хол хөндий өссөн чиглэлээ хэл соёл хэв заншлан чамд залган дээдэлж Монгол дээлэн өмсөж Монгол буугаан аялаж Монгол бүжгээн товшгоос хэлгээд ер бүхэнд Монгол ёсноос сурахыг ирмэлцэн. Энэ бас Монголгүй Монголон хадгалж Монголоор яваагийн бахархал. Тэгээд ч Монгол удам Монгол ёс заншлан дээдлэн сахиж өнөөдрсний үнэтгэл болдог. Америкт хүүхдийг багаас нь юм бүхэн сургахыг хичээнэ. Дуу хөгжим, уран зураг, биеийн тамир, хөгжил хөдөлгөөн, хөдөлмөр амьдралыг аль болохоор хүртээстэй зааж танилцуулаад тэр дундаасаа уул хүүхэд юунд илүү анхаарал авьяастай байгаагийг олж тогтоон төвлөрсөн сургалтанд тэр чиглэлээр нь мэрэгжүүлнэ. Жамц тогтохгүй баг хүү байлжээ. Аавынхан гарын урыг өвлсөн дизайнерын мэрэгжилтэй хүн агаараас авран хамгаалах хэрэгсэл хийдэг чухал газар албах хашдаг. Ер нь Америкны аж төрх арга ухааны эрхэм соёлыг энэ хүнээс харж болно гэлтэй. Боинг нисхонгоцонд зарчих хөл муутай хүнийг үйлчлэх сандал. Өөрөө зохион бүтээгээд одоо хэрэглээний захиалгаар олшруулах ажилд орж байгаа ч. Үйлдвэрийн эзний итгэлийг авсан гол хүн болохоор бараг бүхий л ажлыг хөтөлж, хөдөлгөж, заалж зөвлөж амжуулна. Чөлөө завндан гэр орнооч тавьжуулахыг хойш тавихгүй. Жамц тогтохгүй Америкийн Коннектикут мужи улсын төв Ньютаун хотын ойролцоох нэгэн хэсэгт баг хүү балжитайгаан хамт сууж байсан. Хамгийн хаалгаар ганцхан өмсөн хувцастай гал ингэж цугтаад. Тэгээ өөр Монголд байж байгаа бол Японд баригдаад. Асал Японд хамаг юм харагдаад. Ганцхан унаа нэг тэмээтэй өмсөн хувцастай манай ээжнээс ингэ тараад гарсан юм. Тэгээ хоёр удаа ингэж хамаг өрөнгө ораагаар тэгээ сүүл төвд ирээд бас хулгаанд хамаг юм
алтай. Тэгээд тэрнээс хойш бүр одоо за одоо намаа хийж болохгүй байна. Хөрөнгө одоо юм байхгүй. Тэгээд одоо гараар юм оролт хий гэж болсон юм. Тэгээ анх эхлээд л энэ дамар байна шүү. Тэгээ ламнаар эргэлдээ тийм юм эхлээд л тэр үед бол манай нэг ямар нэг лам халхэл лам байсан юм. Тэр нэг дамар нэг 7 хоног оролдоод нэг юм гүйцэдэг байсан. Тэгээ манай аав тэрнээ оролж байгаа үсгээр за энэгүй би нэг багаж хийвэл түргэн хийх чанар yan байна гэж бодсон байх. Тэгээ манай хүм өөрөө багажаа засаад аваад ганцхан нэг өдөр нэг дамар авчдаг болсон юм. Өөрийнхөө болж байгаа инновашн гэж та хоёр хэлээ ирсэн. Энэгүй 84 онд эхэлсэн юм. 84 онд Монголд би явчихад тэгээд 10 сард эхэлсэн юм. 10 сараас л эхлээд тэгээд 11 тэрнээс хойш бараг нэг 11 сар оролдоо тэгээд гүйцээсэн юм. Тэрүүл одоо нэг хоёр яг модны осоор байсан нэг чулуу байсан юм уу гэнэ. Манай аав бол тэндэл одоо өдөр өглөөгөл би ажилдаа явчихдаг юм. Өглөө тэгээд үтээс хойш өрөөдөр манай аав тэн цаа уугаад тэнд хүлээж л байдаг юм. Тэгээд нарыг дээрчүүл тэгээд татар байшингаа оролдоод сууж байсан. Тэрүүл өглөө бид нар онгоцны буудлуудаар урьдчихэд тэгээд тогтох одоо явандаа болж байх тэнхэн миний сэтгэл мэдгэлээ манай аавын царай урьдчихэд манай аав бол тэр үед бол одоо биеийн жаамо байсан юм. Гэвч царай нэг харанхуулаа нэг над нэг жаан юу мэддэг бүр би чинь ил мэдчихлээ. За аав мань одоо бараг уулзахгүй юм ба хамгээс хөөс одоо уулзсан юм гээд. Тэгээд тэр бүр ил мэдчихсэн юм. Тэгээд би маргааш тэр оройд тэр авгаанда би хэлж байсан юм. Одоо би аавыгаа бараг уулзахгүй ваа гэж бодсон юм. Тэгээд аавь одоо хамгийн насан үлсэн хоёр ажил юу байх гэвэл орхны турсан газар нэг яваад нэг ажил өнгөрөөгээд тэр нутагтаа харийг нэг ажил өнгөрөөх. Тэгээд 86 онд энтх яваа би нэг гэмтсэн юм. Хариу нэг чөөжмаг нэвтрээд гараад ирсэн юм. Тийм ээ. Янз тогтохгүй. Бурхны орноо зориод буцаж ирж амжсан хэрнээ их Монгол нутагтаан ирээд эргэж хайшаан яваагүй. Тех зогсоолдоо нэрч насаан дуусгах. Бүргэд үүрэндээ нэрж ясаан тавина. Амтэн бүгдийн учрал тавилан газар шороотойгон гүн холбоотой заяасан ажээ. Тэгээд үр хүүхэдтэйг нь зүн сагин горон салах ёс үйлдэн өдөлөө. Нар туссан говьдон нэрж сэтгэл нэгэн уужраад өн тэртээ дархан утсан орон улсынхаа өнгө төрхийг харж нүд нэгэн баясаад үрд амгалангийн нойрсолд орсон гэдэг. Яг ийм л түүх намтартай их Монголон гэх элгэн халуун сэтгэлээр газрын хол усны уртаас учран золгохын өрөөл өвөрлсөн Монгол удмынхантай уулзаж, танилцаж, ярилцаж, довтнолж явснаар энэ киноган элгэн садан минь гэж нэрлэж байна. Эх орон нэгтэй элгэн төрлийн холбоотой сайн нөхөд садан төрөлн нартай хуртай Монгол нутагтаа майртай хөөртэй учран золгохын өрөөлийг өргөё.
Yo.